Сайн байцгаана уу? Өнгөрсөн жилийн аяллаа гэд бичлэг болгож оруулж байна. За бид хэд Camplify-аас ийм караван түрээслээд явцгаасан байгаа Сидней рүү. Тэгээд Сидней рүү яваад ирцгээсэн. Энэ хэсгээр part 1 болгоод зөвхөн Сидней орсон хэсгийг оруулж байна. Тэгээд бид хэд ингээд 22-ны өглөө 6 цагт гарсан. Яагаад гэвэл манай хотны энэ нөгөө төв замналлаар төвжирчдэг. За тэгээд эхний зогсоол болохоор бидэд Byron Bay байдаг энэ Crystal Castle гэдэг дэлхийн хамгийн том кристаллыг үзэх гээд очицгоосоо. Тэгсэн чинь харин 2 цагийн өмнө ирсэн байсан. Тэгээд гадаа нь зогсоод бидэд цайлаад цагийг өнгөрөөж гад орцгоосоо. За айгүй хүзэх юмтэй идэм билээ. Ингээд 6 ахвалцгаагаад энэ дээр өгн бид нэг тренд талуудсан бичлэг хийх гэсэн чи эхний бичлэг нь байхгүй. Тэгэхээр нэг юм зурагтай л болсон. Дараа нь бидэд хайжгаад яг тухайн үед энэ Minion Falls явсан. Нэг 40 минут яваад очих газар. Ийм нарийнхан замаар явд юм билээ. Бараг нэг урсгалтай. Байгалийн сайхан юм биш ирэл бидэд. Энэ хүрхрээ бол үнэхээр гоё хүрхрээсэн. Айгүй өндөр хавцлаас ундаг. Тэгээд ингээд амар сүрдмээр бараг ингээд харчлаган дээр нь очиж харж чадахгүй. Тийм байсан. Энэ бичлэгийг бол би л хийсэн л дээ. Баяраа бол ортоогүй. Энэ ингээ харагдаж байгаа. Амар өндөр хавцал. Тэгээ ингээ цаашаа тал харагддаг юм билээ. За ингээд яг хүрхрээнийхээ дээд хэсэг дээр бол хавтгай. Тэгээд ингээ гол нь урсч идэг юм билээ. Тэгээд бид хэд бас тэнд очиж толгоогоо норгоод 6 ахвалцгаагаад. За бас нэг тренд бичлэг хийх гээд бас бүтлгүй юм болсон. Гэтэ би оруулмар санагдаад. Хүрхрээ нь харагдахгүй. За ингээд дараагийнхаа зогсоол руу явсан. Бид хэд Галс нэг энэ чинь ямар газар байлаа? Нэг 40 минутын зайтай хотоос үнсээ авчаад. Тэгээд бид нэр энэ Kookaburra Camping and Caravan гэд энэ газар очиж хонохоор шийдэн төлөвлөсөн мэсэн. Тэгээд эндээс тэр дэлгүүрээс маань болохоор 2 цаг 40 минутын зайтай. Тэгээд 2 цаг 40 минут явж гад ингээ очсон. Тэгэхээр ингээ шорон замаар салаад ингээ ордог. Майхантай тэгээд ийм караван чирсэн хүмүүс ингээд амардаг тийм газар. Тэг нилийн орой болоод ирсэн бид. Очоод энэ айгу хөөрхөн гэд шууд буудлах мөнгөө ингээ орхичоорой гэд. Тэгэл очоод юмнуудаа сетап хийгээд бид хэд оройныхоо хоолыг хийгээл яг таарсан ингээ манай хөршүүд. За тэгээд нөгөө түрээсэлсэн чиргүүлээ нэг ашиглаж утсан дээ. Юмнуудыг гаргаад хоолоо хийгээд гэрлийн насаагаад. Яа ингээ өглөө болсон. Бид сэрцгээгээд одоо ингээд 8 цагийн аялал үлдсэн байсан болохоор газ цайгаа ууж аваад энэ айгуу гоё 0 айгуу гоё хийсэн энэ газрын дүүштэй. Ингээд яваад лсэн чинь хоноод яваад лсэн чинь ахаал 9 цагийн юм газар үлдсэн байсан. Яг очих газарт маань Сидней төрөд. За тэгээ замдаа гарцгаагаад Австралид ингээд мод
ингэж тарьсан моднууд амирх байдаг юм билээ. Тэг энэ айл болохоор ингээд гэрлүүгөө орох замыг ийм гоё мотор ингээд тарьсан байсан. Бид 2 6 ахуулаад. За тэгэл зү 8 цагийн аялын дундуур бас хүүхдүүдтэй хоолыг хийж өгөхгүйд тэгээд бас амраах гад ингээд нэг газар хотод зогссон нэг зам дагуу. Тэгээд бид эцэхэн амарч аваад усаар тоглож аваад манай охин бага маань болохоор 1 настай яг том маань 6 настай авсан. Австралийн нэг юм тухтай амны юм да. За тэгээл өстэй сүрлэг уулан дундуур. Тийм дандаа нөгөө хөдөө орон нутгийн замаар бидэд явсан болохоор жоох удаан. Хурдны замаар яваагүй. Тэгээд энэ зам дагуу айгүйх кенгуру ингээд дайруулаад өгцөн байдаг юм билээ. Ер нь л амар их тааралцсан. Нэг юм даваанаас бууж. Тэгээ бид хэд ингээд урагшлаад явах тусам жоохон юм гандуу болт юм билээ. Хомлууд нь шарлаа. Яг Brisbane-ийн хавар бол ногоон байсан. За тэгээд нэг зармигдчих авцгаагаад. Ахаад л яваал гэсэн. Чин өнөөдөр бид нэр бараг 9 цагийн драйв хийх ёстой. Тэгээд нөгөө нэг Сиднейд бид нарыг тосох ах эгч аав ээж болохоор нэг газар хоноглох газар нөгөө кемпруудын хоногддог газар ингээд хоноглоно гэд локейшн өгсөн. Тэгээд тэр хэд тэнд очиж хүлээн. Тэгээд бид хэд шууд нэг газар зогсоод унтчих болохгүй. Энэ болохоор ингээд яг энэ хөдөө Австралийн одоо зам дагуух биз газар. Тэгээд энэ болохоор би нөгөө ундаг бас байдаг яг иймэрхүү хийцэлтэй. Тэгээд нэг ус уул татдаг ундаг байдаг. Тэгээд тийм юм болов гэд үдсэн чи энэ бол ус татдаг байсан. Тийм хаач гэсэн нойлын цаастай. За тэгээд нэг гөрүүлтэй таарцгаасан бүр алмааш цаагаад яг энд биз цаагаад хөтлөх хооронд амар том манай. Тэгээд нэг их том нөгөө нэг юм уурхан хажуугаар явсан. Тэгэл үргэлжлээл. Ингээ жоохон гандуу болчиход. За ингээд яг нөгөө очих газараа хүрэх наадлын нэг 3 цагийн юм драйв дээр юм нэлээд их хавцлуудаар яг уулын хярдээгүүр явсан энэ жоох амар айцтай байсан. Надаа яг нөгөө нэг Final Destination ч лөө их тийм кино нөгөө ойд дотор ингээд нэг амьдрдаг юм нэг зэрлэг хүмүүсийн тухайга кино гэдэг чинь хүн алаад идэв. Яг тэр дүр зураг гарч ирээд амар айцтай байсан. За хамгийн амар хэсэг нь энэ зам шорон. Тэгээд яг ингээ харахаар сая ингээ уулыг ингэж уруудж байгаа хгүй юу? Яг одоо энэ бид хэдийн явж байгаа зам. Тэгээд нөгөө нэг Камплин гээд Сиднейд байгаа хүмүүстэй энийг ингээ заагаад өгсөн. Тэгсэн чинь энэ тийшээ очих зам нь ийм амар шорон, уулан дундуур явж ийсэн уулнаасаа ингэж бүр амар ингэж орооцолтож буудаг. Тэгээ бүр энэ дээр амар хайсан. Чиргүүлтэй ятчихад. Одоо буцаж яаж гарнаа? Яг хөө ингээ буучдаг юм байж. Бусаж яаж гарнаа л гэж уйлаа бодсон. Тэгээд стийн шорон замаар орой олцсныг хэлэх үү бүр яараа бид 2 хүүхэд манаас ядраад үлсөөд явж өгсөө. Гэхдээ аюулгүй нэг юм хүрсэн л дээ. За тэгэл нөгөө хэд дээр очиж нөгөө хэд маань бүр ирсэн байсан. Баярлалаа.